Live хэллээ гэж орхий гэж. Бүх баримтууд наа. Бузрд шүү. Зороо минь дэрхэн миний Facebook найзуудаа. Байгаль орчны сайдын бузрын ноцтой баримтууд над дээр ирлээ бүр ингээд. Албан ёсоор энэ хүн авчирж өглөө. Энэ хүн өөрөө яаманд ажилтдаг. Олон жил яамд ажилласан мэрэгжлийн төрийн албаа гэж. Тэгэхээр энэ байгаль орчны яамыг бузарлсан талаар бүх баримтын одоо тушаал, шийдвэр, үрсэн мөнгө, төгрөг, зарсан зардал бүх хууль ус юмнуудыг надад авчирж өгөөд олонний анхааралд оруулж өгөөч ээ. Бүхэл бүтэн мэрэгжлийн яамыг зүгээр нэг улс төр далдганж явдаг далдаас нөхрөөрөө дуусглаа гэд санаа зовсон байдалтай авчирж өглөө. Өөрийгөө нууцлж байна. Тэ энийг тэг холбогдох байгууллагууд нь угаасаа шалгана үз, тийм үү? Тэгэхгүй бол намайг бас хаанаас энэ яамны баримтчиг олчваа гэдэг магадгүй, тийм үү? За ороод тэр манайхаа цааш шаахан ширлээдэг, тугаагадаг. Бузруудын бузрыг дэлгэхгүй бол Монгол улс бузарчих гээд шүү. За одоо юу яана? Баримтыг харуулсан юм чинь явж иж болно. Тэгээ лайвнд орохгүй гинэ. Тэ. Опа, заажраа. Энэ гарцсан дээр юугаа байрлуулж шүү манайхаа ороод тэр. Нэр иргэд яаж зовж яхад энэ сайд дарга нар яаж задарч юм бэ? Тэмтэж шүү дээ дуракод. Бас. За болж н ойрдын нөрөөнөөс лайв хийсэнгүй ээ. Тэгтээ энэ хамаагүй чанга ярьж болохгүй та бүхэн мэдж байгаа. Би нөгөө хамрын агалгаа хэлсэн дотор чи шарах байгаа шүү дээ, тэ? Шарах байгаа, шарах чинь энд бүх ялгсан сууд самар дотор байд юм байна. Хамаагүй ширүү ярихаар цус ингээд дээшээ ингээд даралт өгсдөг учраас задарчдсан байна. 7 хоног л цусаалдлаа. Манай ням хамчин миний даралт 80-20 байгаа шүү гэдэг. Тэрэн шиг бас миний даралт бас эвгүүт ингээд алдлаа шүү бас. Тэгээ за манайха 1 кавр гэдэг ихлий. Удахгүй тэр зураг мургийг би тэн дээр тавьчихсан байгаа. Наад энэ байгаль орчны сайдын зургуудыг гаргадах та манайха тэ нөгөө нэг том зургуудыг опш харуулчих. Нөгөө файлаараа дарж байгаа манайха би одоо тэр бузруудын тэнтэй гаргаад тавьчихсан байгаа. Дэлгэцэн дээр харуулсан заа яа. Дэлгэцэн дээр харуулсан баталгаатай. Үнэхээр одоо Монгол улсын төрийн яамыг тэ Монгол төрийг бузрууд орж бузралж ахуй амьдралаа сайжруулах гэж орж байна. Тэ амраг садантайгаа жаргал зугаалах гэж орж байна. Төр төмбөр ёс юмбар байх ёстой гэж Ахмад дээдсүүд ярьсан. Тэ төр одоо дээрээсээ өтөж чинь бузарч шít дэнд чинь. За 1 кавр гэх юм нахаа. Би ч яхаа ингээд орой болчлаа. Өчигдөр орой лайв хийх самдсангүй. Сая нэг хичээлдээ нэг халтын явчаал ойр лайв хийсэнгүй ингээд нэг одоо лайв хийдэ. Өчигдөр нөгөө энэ барилгын зөвлөх инженерийн шалгалтыг зүгээр төрийн бус холбооны авгаа нөхөр авж байгаа байдлыг харуулсан шүү дээ. Харсан бах тийм ээ. Тэр үнэн шүү. Тэгээ манай нэг дүү шалгалт өгье гэсэн чинь ахаа мөнгө нэхэд надаас мөнгө зээлэх гэдэг чи яасан гэсэн чинь шалгалтанд тэнцгэсэн гинэ. Тэгэхээр дургуурыг очиад лайв татсан. Манай дүүл хэлсэн шүү бас. Угаасаа энэ инженерүүд мэддэг юм байлээ жишээ. Тэр чинь бас төр дутагдлаар хадагдаад авилгалын гэмтэр толбогдоод өргөдлөөгөө зайлсан гэж байгаа шүү. Тийм ээ. Энэ хажууд бас хүн сууж байгаа. Надтай хамтрат бас энэ талаар би бас энэ хуульчин суулгацсан байгаа. Зөвлөгөө авах гэж байгаа. За нөхдүүд орж ирж байна. 1 к боллоо ярих уу? Ярья. За манайхаа байгаль орчны сайдаар одоо нөгөө ардчилсан үндсэн хуулиар шинээр өөрчлөлт олон намуудын тогтолцоог лаг сүр юм шаагаал байсан шүү дээ, тэ? 3 дахь хүчин, 4 дахь хүчин гэж хуцаад байсан. Тэ хааваа байгалийн баялагийг зарж баяжсан энэ Макийн гэр бүлийн нам орж ирсэн шүү дээ. Дахиад хөөрхий манай мөн иргэний зориг намыг нэг гонгис нөхөр орж ирээд ах トゥ нэрээрээ бүрхэж аваад оюун эрдэнэтэй бопорж байгаа л худлаа шааж байгаа л оюун эрдэнэ дэмжлэгээр өнөөдөр яасан парламентэд манай ардчилсан намын саналыг хуваагаад 4 судал авсан шүү дээ. Тэгээ сайд болоо шаасан яасан. Бузрал дуусч. Тэг өнөөдөр байгаль орчны яамны мэрэгжилтэн надад энэ манай яамыг зүгээр нэг хулгайч нөхөр орж ирээд бузралаад дууслаа. Бүх баримтуудыг авчирч өглөө. Энэ хараа. Бүрийн сайдынхаа баталсан тушаал дүрм журм шийдвэртэй гаш. За одоо энэ нөхөр чи ингэсэн байна. Байгаль орчны сайд Батбаатар гэдэг
Энэ нөхөр одоо юуг нь шаруулах вэ? Энийг хүн танихгүй гонгосон юм би. Анх томбааш гээд нэг гайгүй хөөрхөн дэлгүүртэй байсан хорооллээ. Тэрийг зараад улс төрд орсон. Орохтой 2004 онд манай Арчил намын нэр дээр орсон. Ороод дампуурцсан. Дампуураа гонгнол гоншигнол гэл гонгонд явсаар байгаа нэг юм нөгөө зэн колтын сандлыг болж энэ колтыг хунгана гэд ядруулгаач л да бас ядар. Ядартай энэ Баянгол дүүрэгт ядрыг унгаах гэж иргэний зөрөгт орж нэр дэвшээл гарахгүй штэ. Зүгээр санал байх зорилготой. Тэгэл орж явж байгаа л иргэний зөргийг Арчил намтай нэгдий гэсэн чинь ихэнх нь нэгдэхгүй гэсэн юм байна лээ. Тэнгүүд нэргний зөрг намын дид доргуулъя гэл дид доргуулангуудаа барьцаа агуулаад намын дарга болчихъя гэл иргэний зөрг намыг байгуулсан хүмүүсийн сэтгэл рүү устгаж болонгуудаа иргэний зөрг намыг хувийн компани шиг болгоод Эрдэнэ нөгөө Баянгол дүүргийн намыг ах トゥ нарын нам болгосон шүү дээ. Тэрэн шиг иргэний зөрг намыг ах トゥ гийн нам болгосон. Амраг садангийн нам болгосон. Тэгээ манайхан болохоор зэрэг 3 дахь хүчин. Өө яа. Сүрг хүчин ороод ирлээ. Гэ хуцаад байсан баахгүй гэр бүлээр ороод тэгэл энэ ардын намын зодон дээр орж ир шахаад сайд аваад гадаадаар зугаалаад гадаад томилт байгаль орчны яам энэ нөхрийг сайд болсноос хойш 52 тэрбум төгрөгөөр 52 хоногийн хугацаанд 2 тэрбум төгрөгөөр гадаадаар зугаалсан байна. 2 тэрбум төгрөгөөр боддоо тушаа шийдвэр нь энэ вэ. Одоо би харуулъя. Тушаа шийдвэр наавал гаргаад өгөө. Хараа энэ вэ. Хар. Энэ хараа. Энэ хараа. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нэрийн бичгийн даргын тушаал. Мөн үү? Холбооны бүгд найрамдах барьцын улсад албан томилтоор ажиллахад шаардлагатай зардлгээд 375 сая төгрөг. Хараа? Тийм байгаа үстэй. Нийт. Нүү. Тэгээд энэ 30 хүний бүрэлдэхүүнтэй. Зөө. Тэ. Ингээ явсан байна. Тэгэл жочд буудал муудал гэл ингээл барьцын руу хүүрээ их үү? Тийм биз дээ. Хараа. Ингээд. За тэгээд энэ байгаль орчны уур амьсгалын яамны одоо төрийн нэрийн бичгийн даргын тушаал гэдэг хөрөнгө гаргах тухай. Одоо эдний хөрөнгө гэж үрээ байдгийг татвар төлөгч бидний хөрөнгө мөн үү? Тэгсэн чинь ингэж байгаа. Нийт энэ Америк руу 37 сая төгрөгөөр. Барзил руу 685 сая төгрөг мөн тийм үү? Тийм ээ? За Панам улс. Панам руу 312 сая төгрөгөөр. За яа. Африкийн Кен руу 378 сая төгрөгөөр. Мөн үү? Тэгээ албан томилдох шаардлагатай 1 тэрбум төгрөгийн зардлаар ингээд үндсэндээ гадаа томилт гинэ. 2 сарын хугацаанд боддоо 52 хоногийн хугацаанд 2 тэрбум төгрөгөөр гадаа зугааллаа. Амар. Энэ бол эрүүгийн хуулийн 22-ийн 1 улсад онц хэмжээний хохирол учруулсан. Зүгээр л байж гэнэ. За гадаад руу одоо би харуулна. Гадаад руу зугаалахдаа зүгээр эн чинь ах トゥ нарын аваа явчихж байгаа. За яа. За тэр энэ нөхрийг юуг нь харуулаад тах. Иршилж. Одоо харуулаарай. Тэр зургийг гэр бүлээрээ. Гадаад руу зугаалахдаа энэ хараа. Ингэ зугаалсан мөн билүү? Энэ. За би энэ гэрэл унтраа. Тэ хараа. За энэ төрсөн дүүн Батуулга гэд. Батын Батуулга гэж заа яа. Энэ төрсөн ихчийн нөхд тийм ээ. Төрсөн ихчийн охин заа яа. За энэ нөхөр бол зүйлдээ болохоо байлаа. Энэ бузар хийлээ биш оронд орох юм байна гэд өргөдлөөгөө гараа цогтаацсан гэж. За энэ их хурлын гишүүнийх нь туслах, зөвлөх, сайн дүүн гэсэн. Манай энэ Батбаатар чи сайн ах болцсон. Энэ сайн дүүн заа юу. Сайн дүүн. Одоо их хурлын гишүүний зөвлөх яамн дээр ирсэн яамны сайдын өрөөнд зүгээр баруун гарна гэж базаа сууж энэ авгаа. Сайн дүү. За энэ инколд гэд энэ манай намд байдгийг. Самбугийн инколд гэд найз нь. Найзыгаа тэгээд сайдын зөвлөх орон тооны бус зөвлөх гэж гадаад аваа явчих. Энд чи хаашаа явлаа? Панам, Барзил, Америк. Америк ингээд бүх гадаад амьд нэвтрэл явдаг. За ингэж байгаа. За тэгээд дараагийнхан зургийг тавиадах. Энэ хараа ингээл гадаад ч давхуулж байгаа зураг. За энэ дүрзэгээ отгоо таашаа явлаа. Энийг гаргадаг. Энэ дүрзэгээ отгоо. Энэ хараа. Энэ нөгөө энэ зэнколдын баруун гар байхгүй юу? Энэ нөхөр чинь заа яа. Энэ код төрийн өмчийн орооны дарга багтаа энийг Эрдэнэтэд том даргаар тавьсан. Гэхдээ төрийн өмчийн ороонд заа яа. Зэн код төрийн өмчийн дарга багтаа энийг төрийн өмчийн орооны том даргаар тавьсан энийг. Тэгээд зэн кодын гүлэг юм. Тэгсэн маань нэр Батбаатар чинь зэн кодтой хончон. Тэгэнгүүтээ дүрзэгээ од төг шууд сайдын зөвлөхөөр тушаал гаргаад гадаад дагуулж явчих заа яа.
Тэгэхээр одхууд дүрзэгээ одхууд дүлзэнтэд зэн клубтайгаа араас нь төгжилт шидэм шиг байгаа юм. Тэгээ хамааралтай энийг гадаадаар аваа явуулсан жишээ заа ёо. За ингээд энэ зургуудыг би ингээд тухайн үед нь тайлбар хийн заа ёо манайхаа. За ингээд байж байгаа. За би гэрлээсэн. За ярина ингээд саах. Ингээ баримт нотлоход байна шүү надад бүгдийг бичээд авсан. За одоо дараагийнх нэмгэрэн шүү. За тэгийнхаа. Энэ чи насрын хөлч нас хийсүүда. Нас ид сууч. Чи харагч өрөхгүй хөлч бол миний лайванд орохгүй гэж байна. А энэ мэдээллийг авчирч өгсөн энэ байгаль орчны яамны хүн бас орохгүй гэж байна. Тэгээ би асуух юм байвал асууна гэсэн учраас байгаль орчны яамны энэ эрхүүхийн албан тушаалтныг хажуудаа суулгаад байгаа байхгүй юу? Гадаад томилолтоор одоо бодтой хойш намайг заяа Хөх хотод ерөнхий консулаар ажиллахдаа төсөвд суугадаад ирсэн байр түрээслээрээгээд сарын $1000 төсөв тавьж өгдөг байсан заяа. Би нэг 30 сарын хугацаанд 30 сар 3 жил би $30,000 байр түрээсний төлөө намайг аудитын зөрчлөөр зөрчил гэж илрүүлээд аудит өгөөд шоронд явсан. Заяа. Энэ нөхөр улсад боддоо тэр 2 тэрбум төгрөгөөр гадаад зугаалчлаа хараа. Би Хөх хотоос богоноор ирэх хэрэгтэй байсан, онгоцоор ирсэн гэл намайг нэг онгоцны зөрөөгөөд нэг 200,000 төгрөгөн дээр намайг шоронд явуулсан. За тэргийнх энэ дээр ажиллана шүү. Тэгээ онгоцоор нисэхдээ бизнес классаар нисэн нэлээ. Бизнес классаар нисэн билетийг аваад өгөө. Дандаа бизнес класс. Тэр хараа. Энэ хэмнэлтийн тухай хуулиар 9-1-д агаарын тээврээр зорчих юм бол энгийн зэрэглэлээр зорчно гэж заасан байгаа. Хэмнэлтийн тухай хууль маань. Тэ. Нара заасан байгаа. 9-1 дээр. 9-1 хуулийг харуулнаа. 9-1 хараа. Хэмнэлтийн тухай хууль. За ёо. Итгээд агаарын тээврийн хэрэгслэр албан томилолтоор энгийн зэрэглэлээс бусад төсвийн байгууллага хөрөнгөөр зорчихыг хориглоно гэж. Тэгсэн чинь манай юм үзээгүй Үлэн Батбаатар чинь байгаль орчны сайд чинь хөөе манайхаа бизнес классаар гусч чинь. Нислэгийн зардал нь хараа 375 сая төгрөг нислэгийн зардал мэдөө. Энэндээ бизнес классаар нисэж штэ боддоо энэ юу гэж вэ? Хэмнэлтийн тухай хууль зөрчсөн. Тэгийнхээ хараараа энийг заяа. Хар. Ингээд 8 хүн, саяны 8 хүний би зургийг харуулсан тэр байна. Тийм богоц? Тийм. Мөн. Ингээд 8 хүн. Энэ хараа ингээд Батбаатар, Батхүү, Батчаргал, Амгалан, Дүрзэгээ одгүй, Самбуугийн инкод, Барс болд, Оюун санаа гэд 8 хүн бүгд наримдах одоо Барзил улс руу явж байгаа шүү дээ. 8 хоног. 8 хүн 4 хоног шааж байна. Тэгээд энэ нь болохоор жожлуудлын зардал 19 сая төгрөг. За Барзилтай байгаль орчны яам юу хийх вэ? 375 сая төгрөгөөр зүгээр Барзил руу зугаалж ирсэн дуракууд хараа л да. Тэгээд жожлуудл зам хоногийн зардал Батбаатар, Батмөх, Батбаатар энэ Батмөх гэж бас манай намд байсан урваач энд орсон шааж явж байгаа. Батмөхийн зураг тэнд байна. Тэр хараа. Томруу дадахтай тэр Батмөхийн зургийг томруулээ, харуулъя. Энийг нам гэсэн урваач нөхөр байгаа энэ хараа. Энэ одоо энэ хараа. Манай ардчилсан намын нөхөр. Энийг ямар юмны дараагаар тавьчихсан гэлээ. Батмөх гэж энэ байна. Энэ хараа. Энэ нөхрийг бас ингээд Барзил руу аваа явуулсан. Тэ. Ямар юмны дараагаар тавилаа? Кор 17. Коп 17 гэж юмны дараагаар тавьсан гэж байна. Энэ байгаль орчны унаад хэлээд байгаа яамныхаа нүүн. Энэ Батмөх гэдэг. Тэг ингээд 16 хүн 5 өдөр зугаалсан баг. Мөн үү? 48 сая төгрөг. Дураараа шаажчихсан хараа. Тэгээд танилцуулан бусад материал одоо мөнаараа хэвлэх зардал бэлтгэх танилцуулах гэд багцгээд 60 сая төгрөг хараа. Ингээд 60 сая. За тэгээ хоёр талын уулзалт зохион байгуулах зардал гинэ 70 сая төгрөг. Барьцлынхантай ямар юмны уулзалт зохион байгуулах вэ? 70 сая төгрөг хараа. Тэгээд машин түрээс болон бусад зардал 15 сая төгрөг багц. Яа. Тэгээ видео историк хийх мөнгө гинэ 10 сая төгрөг. Солиорч байгаа шүү. Видео историк хийх мөнгө. Тэ 10 сая төгрөг. Ингээд нийт 685 сая төгрөг. Хараа 10 сая уустай. Юу энэ чинь? 60 сая төгрөг. 60 сая төгрөг. Видео историк хийх гээд
Тусвар 10 сая 6 историк хийлгсэн 60 сая төгрөг хараа. Амар уу? Видео историк гинэ энэ хараа. Одоо нэг ирэл бичлэг хийлгэсэн үг үстэй. Нэг ирэлийг 10 саяар шаахан гинэ. Би зөв зүгээр гар утсаар хийждэг юмыг 10 саяар 6 ирэл хийлгэсэн 60 сая төгрөг. Амар уу? Замдан шатар сайдаа, ерөнхий сайдаа засгийн газар чинь бузар байна. Энэ хараа. Зүгээр нэг яамны чинь сайд ийм бузар юм чинь хараа л та. Баримттайгаа энэ биш шүү. Харж гин үү? Ингээд нийт 685 сая төгрөгийг үржээ мөн үү? Зүгээр барьцил руу 685 саяар явчаад ирсэн байж шүү дээ. 4 хоногт. Байгаль орчныхан барьцил руу 4 хоногт барьцил. Тий, барьцил руу боддоо энэ хараа. Энэ төрийн нарийн бичгийн даргийнхын тушаал гарч байгаа. Холбооны бүгд наримдах барьцил улсад албан томилтоор ажиллахад шаардлагадах 685 сая төгрөгийг өнөө 685 сая 7858 төгрөгийн зардлыг 2 дугаар гэж хараа. Барьцил руу байгаль орчны яамныхан биш ээ энэ мүү Батбаатарын хамаарал бүхий хамсаатангууд 685 сая төгрөгөөр ингээд үр ашиггүй зардал хийгээд иржээ. За тэгийнхаа энэ инколтыг дуудаж шалга. Дүрзээгийн одхог дуудаж шалга. Эднэр улсад хохирол учруулсан хүмүүс. Эднэр нээлээд хам хэрэгтэнгүүд болоод биш. Хараа. Хам хэрэгтэнгүүд болоод биш. Эн чин бөөнөрөө нийлээд гадар зугаал эд чин бөөнөрөө нийлээд мөнгө итцсэн. Мөн үү? Улсад эн чин бүр онц үлэмж их хэмжээний зардал гээд эрүүгийн хуулинд хэдээс хэдэн жил яалтай вэ? Нөгөө ном аваад ирээ. Миний эрүүгийн хуулийн ном. 5-аас 12 жилийн яалтай. Тэгтээ магадлан багхгүй. Эрүүгийн хуулинд үлэмж онцгой хэмжээний хохирол учруулах юм бол улсад авилгалын 22 дугаар зүйл анги магадлангүй болсон. Шинэ хуулиараа. Тэ. Энэ эрүүгийн хууль. Энэ номонд Батбаатар шоронд явах ял үлдлээ. За энэ ингэж байгаа. Үнэлгүүгээр хөрөнгөч. Энэ нэгт гэсэн их хэмжээний гэдэгт байна шүү дээ. 100 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг ба түүнээс дээд хэмжээг их хэмжээний мөнгө гэж байгаа. Их хэмжээний үнэлэмж их хэмжээний зардал гаргачлаа. За дараагийнх нь энэ ингээд ойлгомжтой. Барьцил руу 600 саяар Батбаатар тансаглалчлаа. За дараагийнх нь энэ баримт нөөш шүү манайхаа баримт доторхойтой энийг тэгээд төртөө дөрөв холбогдох хүмүүс өчтөр өглөө гээд сайтуудаар явж исэн тийм ээ. Тэр сайтуудыг нэмийг гаргаад тахтахалт. Наач вэ? За хуулийн зүйл заалт яг энэ үеж байгаа. Тийм байна. Энэ хараа. За эрүүгийн хуулинд ийм байт юм манайхаа би хараад өгье. Эрүүгийн хуулийн за ёо 22-1 эрх мэдэл албан тушаалын байдлаа ургуулan ашиглах. Энэ хуулийн 1-2 гэсэн цааснаас улс төрд нөлөө өгөхийг итгээд мөн үү? Нийтийн албанд ажиллахыг бүх насаар гасаж 5 жилээс 12 жил хугацаагаар 20 хялаар шийтгэн. Ерөөсөө 20 хял байгаа шүү. Улсын хурлын гишүүн нөлөө өгөхийг итгээд мөн үү? Мөн. Засгийн газрын гишүүн төрийн сайд нөлөө өгөхийг итгээд мөн үү? Мөн үү? Энэ хүн 5 жилээс 12 жилээр хугацаагаар 20 хялаар шийдгүүлэхээр энэ нөхөр гэмт хэрэг үйлдчихлээ. Зүйл ангитад харуулж шүү. Ягаад гэвэл хажууд бас энэ хуульд суудсан. Одоо би ягаад гэвэл хуульд суулгаж хийхгүй бол намайг одоо хөнгөтгсөн. Худал мэдээлэл тараасан. Баримт нотлохоогүй хуцлаа гэд ярьж магадгүй учраас би өөр байгаль орчны яамны хүнийг өөрийг байлгаж агаад тэгээ энэ хүн давхар хуульчунд дагуулж ирсэн. Чи хуульчтай ярьж над хуулийн дагуу юм яриулахгүй бол наадуул чи надад нохоотно гэж хэлээд би ярьсан байгаа шүү. Мөн үү? За дараагийн бузар. Дараагийнх нь хаашаа кен усруудсан. Биш Америк руу нэг чинь аялсан шүү дээ. Панам улс руу аялсан хараа. Дураараа шаан хараа. Байгаль орчны яам ингээд бас Панам руу аялж байна. За юу. Нөгөө нэг инколд гэдэг багийнх нь найз нь мөн үү? Энэ Дижитма, оюун санаа, хулан, зол заяа, Батбаатар, Батбаатар, Ариун туяа, Батмөнх, нөгөө Батмөнх үстэй те. Найз нь мөнх жаргал, Баттулга өөрийнх нь дүү мөн үү? Тэ.
Ануучин буйна гэдэг дандаа охтууд аваа шаацсан. 14 хоног 8 хоног бүгд наримдах Панама улс руу. Ингээд нийт зардал нь 312 сая төгрөг. Боддоо 312 сая төгрөгөөр Панама аялцсан байна шүү дээ. Баримтны нь байна. Хараа. 312 сая төгрөгөөр Панама аялцсан. За энэ дээр бас вакцины жижиглээд харуулчвал заяа. Энэ хараа. Онгоцныхын тийзэнд 109 сая төгрөгийн зардал гарсан байна. Зочд буудлынхын зардал 69 сая төгрөг гарсан байна. Хараа. За танилцах материал, бэлтгэх хэвлэх материал гэсэн чинь 35 сая төгрөг. Хөш. Өнөөдөр 10 саяас дээш тендер зарлалт шүү дээ. Тендер зарлаагүй. 35 сая төгрөг. Панама явахад танилцуулах материал шааж шүү дээ эднэр. Хараа. Танилцах материал 35 сая төгрөг. Зөв үү? Арга хэмжээ зохион байгуулах зардал 40 сая. Хөш. Видео историк хийх зардал 10 сая, тэгээд 6 60 сая бас 60-аар видео историк шаагаад байгаа. Энэ өөрийнх нь төрсөн дүү гэдэг гэсэн те дүүн гэлүү. Ахын нүгт энэ историкийг хий шаадаг. За АТГ-ийнхаа миний нэг АТГ-ийнхаа харж байна. Таштав дараа хараад байх шиг байна. Энэ фэйсбүүкээр энэ таштав дараагийн фэйсбүүк гэсэн шүү. Таштав дараагаа АТГ-ийн дараагаа эрхэм миний дараагаа. Энэ хараа биш. Боддоо одоо нөгөө ашиг сонирхлын тухай хууль гэж байдаг мөн үү? Тэгвэл ашиг сонирхлоороо нэгдээд гадаадаа аялаад байна. Яамны нэртэй гэр бүлээр шүү. Энэ гэмтэрэг шүү. Таштав дараагаа. Тий. За тэгээ хэвлэлийн зардал видео монтаж хийлгэхэд 400 сая төгрөг зарцуулсан. Баримтыг гаргаад. Тий. Хэвлэлийн зардал нь бол ер нь бол нийт заа юу 400 сая төгрөг. 20-той. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хэвлэлтийн хэвлэл захиалгын төлбөрийг хоригдсон шүү дээ. Харуулъя. Тэ хараа. Төрийн хэмнэлтийн тухай хууль мөн үү? Энэ хараа. Хэвлэх зардлын төлбөрийг ингээ хоригдсон. Харж байна уу? Тэгэхэд хэвлэлийн зардал гаргаа шаагадаг шүү дээ. За ингээ хэвлэлийн зардал 400 сая төгрөг хусчих. Гадаад руу ингээд хэдэн тэрбум билээ? 2 тэрбум төгрөгөөр айлчилсан. 700 сая төгрөгөөр барьцил 300-аар Панама улс руу аялцсан. За ингээд 1 тэрбум өвчж байгаа юм тийм үү? За дараагийн улс руу хаашаа ажиллаа? Айлчлаа энэ чинь. Америк руу чи айлын талаас зардал гарчлаа. Айлын талаас мөн үү? Айлын талын захиан аваа байгаа те. Тэд рүү удаанаар ингээд аваад иргэн. Удаанаар. За энэ бас нэг ноцтой юм гарч байгаа ш. Америкийн нэгдсэн улс руу албан томилохоор ажиллах зардал гинэ. Нийт 37 сая төгрөг гарсан юм байна. Энэнд 2 хүн явсан юм байна. Батбаатар туслах бар суултдаг явсан юм байна. Зөв. Тий. Одоо туслахгүйгээр гадагш явж чаддгүй юм уу? Хөөш, залуучуудаа сайдын туслахыг Америк шаана. Сайдын туслахыг гадаад явна. Сайд нарын сайдууд дүү бол гадаад руу зугаална. За яа, баталгаатай. Хардаа Америк руу. За таштав дарга ноцтой баримт харуулъя. Америкийн нэгдсэн улсад албан томилтгээд энийг цаанаас нь зардлын даасан. За яа. Гаргаад ир баримтыг. Америкийн энэ юуны өөрчлөлтийн хурал цаанаас нь зардлыг гаргасан чинь Батбаатар өөрөө мөнгөний аваа шаацсан. Мөнгөний авахта ямар компани руу авлаа? Гаргаад ир. Тий. Америкийн талаас заа энэ хараа. Энэ хараа. Энэ спикер мөн үү? Spice Air гэдэг компани хараа. Энэ рүү энэ нислэгийн тийзгээд 13 сая төгрөг шилжүүлсэн хараа. Америк руу. Economic business класс хараа. Нөгөө бизнес классаар нисгүүх саав. Инчон руу бизнес класс шаалаа. Инчоноос инглээгээд Америкийн талаас зардал гаргасан. Чи тэрийг гаргаад өгөө. Хамгийн аимшигтай Америкийн талаас зардлыг гаргаад өрж яхад энэ хараа. Энэ Америкээс ирсэн захиан энэ байна. За би бол хэл усан таарав. Гэхдээ манайхаа хар. Энэ ICC group гэдэг мөн үү? 2025 оны 9-р сарын 9-ний өдөр энэ хараа Батбаатар танаа. Би ингээд Америкийн талаас ингээд зардал даанаа гэсэн байна. Харж байна уу? Ингээд зардлыг даасан гэсэн цаанаас нь ирсэн энэ захиа. Тийм үү? Америкийн талаас зардал даасан шүү. Тэгсэн чинь Батбаатар биш хараа.
Америкийн талаас ийм захиа ирээд яасан чинь Батбаатар өөрөө энэ компани руу мөнгийг гаргуулж аваад энэ 37 сая төгрөгийг хувьдаа шаацсан. Хараа баримтны нөө. Амар баримт уу? Бодлоготой баримтны нөө. Энийг АТ-д өгсөн байгаа гэсэн үү? Өгсөн биз? Энийг АТ-д өгсөн байгаа юм шүү. АТ-гийнхаа хараарай. За дараагийн баримт. Панам Кен явсны тайлбарлсан. Панам Барзил явсны тайлбарлсан тийм ээ. За. Энийг тайлбарлсан шүү. Кенийг тайлбарлаагүй лөө. За Кен рүү хөш. Кен улс эн чи юу л энэ ямар? Панам руу 300 сая. Ингээд 1 тэрбум төгрөг нь Панам Барзил 2 руу явхад 1 тэрбум төгрөгөөс зардлын баримтны нэ. За яа. Одоо Кен улс руу гой шаана хараа. Африкийн Кен руу явж юу гэж байгаа Батбаатараа. Зандаж тэр ерөнхий сайдаа Батбаатар Африкийн Кен руу юу хийнэ? Иргэд өвдөж зовдоод эмчилгээний зардал байхгүй, ирээн ч явж чадахгүй байхад байгаль орчны сайд Кен руу 13 оны бүрэлдэхүүнтэй 7 хоног зугаалсан байна. Энэ сайдын тушаал томилтны нь хараа. Амар уу. Нислэгийн зардал 94 сая 13 хүн мөн үү? Жошнуудлын зардал 45 сая 12 хүн. Нэг нь эндээс хайцсан мэдхгүй. VIP руу люкс руу шаасан багт. Монгол улсын павильон ажиллуулах зардал. Кенд очиод павильон ажиллуулад өдрийн 17 саяар 2 өдөр шаагаад 35 сая төгрөгөөр Кенд павильон ажиллуулсан гинэ. Кен улсад яадаг үлээ хүүрээ. Кен ч нөгөө ядуу орон штэ. Яана. Тэр буураа оронд динаараа өдрийн 17 сая төгрөгийн павильон гинэ. Энэ Лас Вегас суу шаан үсттэй. 100 мянгаар павильон төрүүлсэн нэр шүү. Танилцуулах бусад материал бэлт хэвлэлийн зардал 35 сая. Нөгөө 10 саяын дээш хэвлэлийн гэрээ хийдгүй шүү дээ. 35 сая. Арга хэмжээ зохион байгуулах зардал 18 саяыг үржихийн 72 сая төгрөг. Павильон зохион байгуулах хоёр талын уулзалтын зардал сая төгрөгөөр 20 удаа. Кент 20 удаа уулзалт зохион байгуулсан гинэ 20 сая. Саяар дураараа шааж байна. Видео историк хийлэг нь 15 саяар 5 удаа 75 сая. Нэр солиорох юм аа. Видео историк хийлгэнэ 75 сая. За ингээд Кен улс руу нийлээд Барзил, Панам, Кен 3 руу айлчлахад за юу тэрбум 400 сая. Мөн үү? Ингээд тэрбум 400 саяар энэ нөхөр 3 улс руу айлчилсан байна. За дараагийнх нь нэр дураараа шаах юм амар юм аа. Ёо. Намаа гэр бүлээрээ онгоцоор ирсэн гэд мөн үү? Вагоноор ирэх ёстой гэд зөрүүн 100 мянга байхад намайг АТ-г шоронд явуулсан. Батбаатар 2 тэрбум төгрөгөөр улсын зардлаар зугаалцсан шүү. Барзилаас одоо энэ 700 сая ямар мөнгө орж ирсэн? Ямар ашиг орж ирсэн? Панамаас ямар ашиг орж ирсэн? Ямар мөнгө орж ирэх юм? Кенэс 300 сая 400 сая Кен зугааллаа. Кенэс юу орж ирэх юм? Кенийхэн чинь өөрсдийгөө яйдэ гэж байгаа ядуу буураа орно. Мөн үү? Нэг гуйлагчин байжгаа гуйлагчин оронлол зугаалж байгаатай адил. Үнэн шүү дээ. За Өвөр Монгол яваагүй. Гэхдээ энэ зардлыг яамны төсвөөс гаргасан. Би Өвөр Монголд ерөнхий консул байсан. Өвөр монголчууд манайхыг бүгдийн зардал гаргаж өргөдгийн заа юу хараа. За энэ ингэсэн байна. Хөрөнгө гаргах тухай. 2025 оны 8 дугаар сарын 17-ны өдөр. А дороб 318 мөн үү? Хараа. Хар та нар. За энэ дэр ингээд нэг уулын залтчаад бүгд найрамдах хятад ард улсын Өвөр Монголын өөр төц хорны орц сот нь 2925 оны 9 дугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд хөвчийн, цөлийн, олон улсын 10 дугаар форумд оролцох цөлжилтөд тэмцэх Нүүбийн конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын бэлтгэл ажлын хүрээнд Монгол улсын засгийн газрыг төлөөлөн ажиллах бүрэлдэхүүнд албан томилтоор ажиллахад шаардлагатай зардлыг хавсралдаар баталсуугаа гэд 19 сая төгрөг гаргачихжээ. Мөн үү? Ихтэй энэ уулзалтанд оролцоогүй, яваагүй. Зүгээр хилийн сэргээс Өвөр Монгол руу явсан уу гэж иргэний үед гарсан уу гэж стампыг харахад Монголоос гараагүй. Ихтэй гарсан гэд зардлын бичүүлээд гаргаад авцсаараа. АТ-гийнхаа хараараа та нар.
Харж гин үү? Хөрөн гарах тухай 8 сарын 17. Өвөр Монгол өөртөө цоор сая би уншаад өгсөн. 19 сая төгрөг мөн үү? Төрийн нарийн бичгийн даргын түүргийг төр орлон гүйцэтгэж. Энэ зол байр нь одоо байд юм уу? Дүүнтэй туслах нь. Энэ би яавны хүн байгаа учраас асуугаад байгаа шүү. Энэ төрийн захиргаа удирдлагын газрын дарга. Төрийн нарийн бичгийн даргаыг төр орлон гүйцэтгэжсэн. Энэ өөрийнх нь ойрын хамаатан тий биччих наа. Энэ дуурж болохгүй. Энэ яамны хүн хажуу суугаад байгаа шүү. Саяны багтаа хүн чи хажууд байгаа. Байгаль орчны яамны хүн миний хажууд надад тайлбарлаад энэ ингээд мөнгөний гаргаад идсэн. Яваагүй шүү. За юу энийг шалгаараа хаадаг. Яваагүй. 20 шалга энэ нөхрийг. Найзынх нь хүүхэд гэж байна. Энэ төзүүгийн дарга энэ найзынхаа хүүхдийг авсраад төрийн наримчгийн даргын үүргийг төр орлон гүйцэтгэлээр тавьж байгаа. Одоо төрийн захиргаа удирдлагын газрын даргаар тавьчихсан. За яг үнэвш. За дараагийнх нь. Энэ хөрөн гарах тухай энэ хаашаа явсан юм? Фижи явсан юм уу? Фижи явсан юм байна. Бас мөнгө нь хуссан уу? Яваагүй. Мөн үү? Айлын төлөө өрсөн зөв. Тэгсэн зарлыг гаргаад итцсэн. Хятадууд манайхыг өрөхтэй ихэвчлэн зарлыг хятадын талд таарчдаг. Тэгсэн чинь өргөс талд зардал гаргасан чинь манай хүн хэд төгрөг гаргаад итцсэн. Томилтын зард 24 сая төгрөг шаардлагатай мөнгө. 24 сая төгрөг балаа өч. Энэ хятадын талаас энэ хараа. Фижиг яваад хятадын тал зардлын таас. Хятадын цал зардлын таас юм уу? Фижи улс юм уу? Фижи гэдэг улс байд юм уу? Би хятад Фижи. Ой. Энэ араа байгаль орчны энэ ингэсэн байна. Би мэдэхгүй улс байна энэ араа. Фижи улс руу айлчсан байна. Би мэдэхгүй юм байна Фижи улс гэж. Фижи өгөөд хинэж мэдэхгүй улс руу айлчилсан. Тэр цаатлаас зардлын таас юм байна. Мөн үү? Тэгээд энэ араа санхүүгийн хэлцээний дарга оюун эрдэнэ зөвшөөрсөн байна. Нөгөө төрийн наримчны даргаараа зөвшөөрүүлээд 24 сая төгрөгийн зардал гаргаад энэ араа олон улсаас зардлыг гаргасан чинь өөрөө зардлыг гаргаж хов гэж шангуудаа бизнес классаар ингээд нисээд ирсэн баримтнаараа ингээд мятаар мөн үү? Ингээд энэ цаанаас зардлын даасан захаа нь энэ вэ? Тийм биз? Энэ зардлын даасан захаа нь энэ шүү дээ. Хараарай. За энэ хараарай энэ цаанаас нь зардлын даасан гэж захаа нөгөө шум. Тэгэх энийг скриншот хийж аваад уншин үзтээ. Цаанаас зардлын даачаад байхад манай хүн наараа энэ 24 сая төгрөг яамнаас гаргаж аваа шаатсан байна. Хараа. 24 сая төгрөг. За ингээд дураараа шааж ин та. За өөр. За ингээд байж гин. За тэгсэн чинь за энэ чинь ингэж байгаа. Хөөш. Энэ Батбаатар их хурлын гишүүн болоо заа. Бас нэг юм арчиж гаргаад тэр. За тэр. Хөөш. Энэ араа. Зөвлөхийнхөө нөхөр мөнгөн чойжийг Америк руу зардлын дайгаад томилолт гаргаж мөнгөн чойж нэнд ажилт юм уу? Мөнгөн чойжийн нөхрийн зургийг гаргах байна уу? Энэ араа Нанди Эрдэнэ зөвлөх мөнгө чи бичээд хаа. Энэ яамны хүн. Энэ нэст үнэн бузарлсан юм байна. Би ч бузар. Орон тооны бус зөвлөх мөн үү? Орон тооны бус зөвлөх юм гинэ. Тэгээд энэ зээл орой ирсэн болоод би нөгөө бүх юм сонсоод мэдэхгүй шүү дээ. Ингээд өөрийг байлгаж байгаа ярьцсан. Энэ байгаль орчны яамны хүн байгаль орчны яамны эрхүүгийн албан тушаалтан ирж надад мэдээллийг өөрийн биеэр өгч хажууд суугаа ярьж чинь. Хөөрхи өөрөө айгаад тий ингэсэн байна. За байж юу гэсэн. Түрүү чамаагүй бичиж хэлсэн шүү дээ. Бичиж нөгөө лайв эхлэх гэдэг юм үлээгдэх дими өгдөг гэж байгаа. За орон тооны бус зөвлөх тийм үү? Энэ юу гэж байгаа? Орон тооны зөвлөх гэж хуурамч бичиг баримж бүрдүүлж нөхрөө явуулсан. Мөнгөн чойж нөхөр нэм үү? Туслах нь хий. Али бичээд энэ байна. Нанди Эрдэнэ нөхөр Батбаатарын зөвлөх юм уу? Яамнарын зөвлөх юм уу? Сайдын зөвлөх. Их хурлын гишүүнийхэн тус зөвлөх.
Одоо жишээ нь манай дүү их хурлын гишүүн өөрийнх нь зөвлөх цог мандах гэж залуу байгаа. Цог мандахын авгааг л гадаад руу аялуулж байгаатай адилхан мөн үү? Зөв үү? Их хурлын гишүүн Батбаатар гишүүний зөвлөх Нандин Эрдэнэ нөхрийг мөнгөн чойжиг Америк руу явуулчихаа. Хараа. Мөн үү? Америк руу явуулсан. Энд тушаа шийдвэр наваа. Энэ хараа мөнгөн чойж өөрийнхөө зөвлөхийн нөхөр мөнх чаргалыг юу юм? Энэ үе ялаа ийшээ гарч байгаа хэлээд байна. Наашаа. Энэ ийм юм биш шүү. Энэ ийм юм гинэ. Зайлгүй энэ мө байгаль орчны яамны эрхөхийн албан тушаалт ингэнэ энэ ингэж байна. Мөнх чаргалт бас хуурамчаар гаргасан боловч виз нь гараагүй юм байна заа юу. Тэгээ Нандин Эрдэнэ нөхөр мөнгөн чойжиг орон тооны бус зөвлөх гэж хуурамч тушаал гаргаа явуулсан юм байна тийм ээ. Тий. Тэгээд яамны зардлаар мөн үү? Тий. Гишүүнийхэн зардлаар юм уу? Зардлын цаанаасаа даасан юм байна. Хөөш. Америкаас энийг ингэ тод бичээд ойлголоо. Америкаас байгаль орчны яамд нэг ингэ зардлын дааяа олон улсын хуралд арга хэмжээнд оролцооч байгаа өрсөн юм байна л да. Тэгсэн чинь их хурлынхаа гишүүний зөвлөхийн нөхрийг орон тооны бус зөвлөх гэдэг албан тушаал гаргаад Америк руу дипломат паспорт гаргаж явуулсан юм шүү марad. Тийм үү? Гэхдээ визийг гаргаж явуулсан. Загас хамгаалах чиглэлээр чи энийг англиар нь тодвч идэх. Энэ юу гэж байна англиар? Харагдахгүй шүү дээ. File Slaman Center юм уу? Хэлээ бичээд харагдахгүй байна. Wild Slamon. Salmon. За. Биш Wild Salmon Center гэдэг энэ хараа. Харуулъя. Харж гэнэ үү? Хараа. Энэ Wild Salmon Center гэдэг энэ нөгөө загас хамгаалахын чиглэлээр Америкт олон улсын хурл болсон юм байна. Зардал нь олон улсаас гарсан юм байна. Тэгсэн чинь өөрийнхөө туслах зөвлөх Нандин Эрдэнэ нөхрийг орон тооны бус мөнгөн чойж гэдэг хүнийг явуулсан байна. Яамнаас энэ эрхөхийн албан тушаалд таныг явуулаагүй юм байна тийм ээ? Яамны хүнийг явуулаагүй. Яамных явуулаагүй. Дураараа шааж. Цаанаас зардал гаргасан. Ерөөсөө албан тушаал эрх мэдлээ уруулан ашиглана гэдэг бол 122-ийн 1-2-ыг бүрэн зөрчилсөн юм байна. Тийм үү? Уг нь салбарын эрдэмтэд явах хэрэгтэй шүү дээ. Хөөш. Загас хамгаалах нийгэмлэг гэсэн юм. Монголын загасчдын холбоо. Тэгсэн чинь загас мэдхгүй бараг загас гэж одоо маншигээ бараг англиар загас гэж хэлж чадахгүй үнийг л одоо өөрийнхөө их хурлын гишүүний зөвлөх Нандин Эрдэнэ нөхөр мөнгөн чойжиг Америк руу явуулчих. Дураараа шийдэж. Энэ Нандин Эрдэнэ өөрийнх нь юу юм? Дүүн юм уу? Энэ юм уу? Сайн дүүний гинэ. Сатар бицтэй юм. Яркас ургуурсан хүүрий. Ийм л байна. Бузар үстэй. За дараагийнх нь. Дараагийнх нь байна уу? Энэ Хонконг руу юунд явсан? Дандаа бизнес классаар шаадаг мөн. За энэ хараа. Дандаа бизнес классаар явдаг. Баримтны нь хараа. Дандаа бизнес класс баримтны нь байна. Баримт Батбаатар бизнес класс. За ингэсэн байна. За тэгээд төрөөс байрны дэмжлэг гэдэг энэ Батбаатар. За Батбаатарын зургийг гаргаад тах. Энд чи жагсаалтаар их хурлын гишүүн болсон заа юу. Иргэний зөрг намаас. Тэгсэн чинь их хурлд энэ гуйлагч байрны мөнгө байхгүй гуйлагчинд төрөөс байрны дэмжлэг гээд 24 оны 12 сард 379 сая төгрөг өгсөн байна. Хөөе. Энэ дурак. Энэ хараа. Байрны мөнгө байхгүй энэ гуйлагч.
Их хурлын гишүүн жагсаалтаар болоод татвар төлөгчдийн мөнгөөр байрны дэмжлэг 379 сая төгрөг өгсөн байна. Хөөе. Гэхдээ байргүй бус өөрийнхөө ахуйг шийдээгүй гуйлах чинь их хурл гишүүн болоод байртай болж байна, гадаадаар зугаалж байна амар. Ёо. Амар. Их хурлаас байр авцын бол гаччихсан. За ёо. За тэгээд биш штэ. За иргэний зориг намд суудлын мөнгө гээд өнгөрсөн онд энэ онд 489 сая төгрөг орсон юм байна. Тэгээд намынхаа гишүүд өчтөр ингээд гонгоноод энэ хэвлэл мэдээлэлээр ажиллагаагаа тавиад байсан. Чи тэр намын гишүүдийн нэмийг хардаа. Тэгсэн чи хөөе. Одоо тэр 479 сая төгрөг лөө. Хараа. Суудлын мөнгө гээд манай намд 2 тэрбум төгрөг өгсөн гинэ арчилсан намд. Иргэний зориг намд 489 сая төгрөг өгсөн. Намынхаа үйл ажиллагаанд зарцуулаад өөрөө идсэн. Намынхын гишүүд төрөөс мөн улс төрийн намуудын тухай хууль зааснаар иргэний зориг намд 489 сая төгрөг өгсөн чинь өгөөгүй аваагүй гэдэг гин. Тэгсэн чи энийг сонгуулийн ерөнхий ороо өгсөн гэд намынхын гишүүдэд тодорхойлт гаргаад өгсөн байна. Тэгсэн гэсэн багтай. За энэ чинь наманд нөгөө намаас нөгөө алга мэдэхгүй байна. Энийг бол надад мессеж ирсэн. Арайд энэ дүү шаасан байна. Одоо энэ араа багш нар эмч нарынхаа цалинг нэмж чадахгүй байхад улс төрийн намуудын тухайд намуудад мөнгө өгдөгөө болоо. Одоо манай намд жишээ нь 2 тэрбум төгрөг өгсөн. Суудлын мөнгө гэд мөн үү? Тэгсэн манай намын дарга Ганвал юу хийж ийнэ гэ? Би харуулъя. Ийм цүнх өгч байгаа биднэрт. Бозртаа болгооч. Энэ ирээн дээр 10 оны цүнх заа юу. 10 он гэдэг чинь. За энэ 100 оны цүнх. За 100 он ч хүрэхгүй. Тэгсэн 1000 оноор шахчихж байгаа. Энэ 50 оны цүнх за 25 сая төгрөгийн цүнх заа энэ араа. Энэ араа. Манай нам ингэж байгаа. Хуралд ирсэн хурлын гишүүдтэй ирээн дээр 50 он гэдэг цүнхийг 1000 оноор баланс тусгаад өгчөж байгаа. Мөн үү? Тий. 1000 он гэсэн 500 мянга. За тэгээд ийм гачи юм өгöd бас дахиад хурал дээр хараа. Ингээд намын ÜБХ-ийн хурал хийгээд 10 он гэдэг юмыг мөн үү? 10 он чи өгсөг 50000 төгрөгийн юмыг авцраад энд биднэрт 50000 төгрөгөөр баланс тусгах өгчөж байгаа. За жишээ нь манай намд өгсөн 2 тэрбум төгрөгийг манай Ганвал ийм юм зарцуулж байгаа. Мөн үү? Чаавса. Манай намын улс төрийн үндэсний бодлогын орооны гишүүд ийм юмар дутахын гинэ. Бүгд сандал дээр хаяад яад гарсан. Тэгсэн чи иргэний зориг намд улсын төсвөөс 489 сая төгрөг өгсөн байна. Батбаатар идсэн байна. Арай дэндүү юу? Одоо Батбаатар ч өмсөн хуцас сайжраа шахаад байгаа шүү дээ. Улаан гуйлагч байсан би мэдэн шүү дээ. Тий. Манай намтай хамтарч байгаа хөөг надтай уулзч яхад өөрхий зайлууд өмсөн хуцас бараг соргоо худалдаа шааж явсан шүү дээ. Бацаанда энэ хоёртой би сонгуулийн өмнө уулзч ирсэн. Улаан гуйлагч юм явсан. Унцуунаа юу ч байхгүй. Автобус сууж ирлээ. Такси барьж ирлээ. Таксины мөнгө байхгүй гэд надаас ирээд таксины мөнгө төлүүлээл энэ бит хоёрын бараа аваад ойн уулзч ирсэн шүү дээ. Мөнгө байхгүй. Энэ оройн ганц би гудраад алга болсон. Өстө хөдөлцөөд би. Ийм хулгайчаа төрийн сайд. Энэ наран гарав гэж байгаа юм уу? Наран гарав гээд яамны мэрэгжилтний цэцгийн дэлгүүрээр дансаар энэ юу гэж байгаа? Кор 17 цэцэг авсан. Өө за буйнаад болчихсон. КОП 17-гийн үйл ажиллагааны зардал гаргуулж авдаг. Наран гарав гээд яамны мэрэгжилтний цэцгийн дэлгүүрээр юм уу? Өө. За тэгийнхаа энэ наран гарав гээд яамны нэг мэрэгжилтэн байд юм. Өөрөө ажилд авсан юм уу яамд? Тийм үү? Тэрний цэцгийн дэлгүүрээр энэ КОП 17 гэдэг үйл ажиллагааны зардал гээд гаргуулж авд юм биш. Шалгаарай. Батаарай шүү. Энэ юу гэж байна? За энэ литв ямар юм гэж байна? Чи нэг дарамлтаа авчихгүй харагдахгүй. Лита юм. Литин. Литли хайв гэдэг данс юм уу те? Оо за. Энэ дансыг шалга
Lidl мөн үү? Lidl Hive гэдэг компани өөрийнх нь яамны мэрэгжилтэн Lidl Hive гэж компани цэцгийн дэлгүүрээр мөнгө гаргуулж авсан юм байна. За тэр угаасаа сайтуудаар юм явж байгаа тэр сайтуудын мэдээллийг би гаргаад харуулчихсан. Сайтын мэдээллийг гаргаад харуулчихъя. За энийг жоо чангалаатах. Чангал. Иргэн зэрэг намын дарга байгаль орчин уур амьсгал. Уран гаргаар ажиллаж байсан. Яамны харьяа зинхүү усны нөөц байгаль хамт томдогдоо мэрэгжлийн инвестицийн зөвшөөрөлтэй төрийн албаны нөхцөл. За яг энэ яг энэ ингээд намынхаа нэг томилол байсан. Энэ яг өөр гол ностой юмнуудыг гаргах. Энэ яг энэ ойлгомжтой. Дараад нь өөр драхтуу хамаатан сатын зураг харуулдаг. Бодрууд бол улсын хурлын сонгуулийн үеэр иргэний зэрэг ногоонын түвштэй Азмал дэлгүүрийн 6 давхрыг тодорхой хугацаанд түрээсэн байсан бөгөөд ингэхдээ За энэ минь яг энэ минь тэгтээ тэргүй сайтаар явуулсан юм шиг байна. Ясаач али. За юм байна да. Тэгээд боддоо ард түмний амьдрал ядуу байхад өнөөдөр За тэгээ энэ мэдээллийг авчирч өгсөн энэ байгаль орчны яамны эрхүүгийн албан тушаалтанд баярлалаа. Тэгээд яамтынхаа сайтууд чи ирээд хувийн компани шиг ажиллаад мөн үү? Тэгэд энэ сайтуудаар мэдээ явдаг гэнэ. Тэгээд дор нь аваад идэг гэнэ. Батбаатарын талаар тийм ээ? Тий. Би бол тийм аав нарийн гэсэн юм байхгүй. Шууд лайвдж өгөхөд бэлэн шүү. Ингэжээж бид нар төр улсаа цэвэрлж авахгүй бол бузрууд Монгол тэрийг идэж уугаад бидний татвар төлөгчдийн мөнгийг идэж уугаад дээрээс баачиг явуулчлаа. За намуудад одоо ингээд тэр бумаар нь хэдэн зуун саяар нь мөнгө өгч байна. Одоо номтой баярын тэр Мак компани намд бас бодвол 500 сая төгрөг өгсөн юм байна, тийм үү? Иргэний зоригч бараг 500 сая төгрөг өгсөн шүү дээ. Тэ? Энэ ард иргэдэд өнөөдөр нэрээ талхны мөнгө 50,000 төгрөг олдохгүй байна шүү дээ. Энэ улс төрийн намуудын тухайд одоо Монгол ардын намд манай намд суудлын мөнгөд 2 тэрбум гаруй төгрөг өгсөн гэдэг чинь Монгол ардын намд 3 тэрбум гаруй төгрөг өгсөн юм, тийм ээ? Энийг эсэргүүц. Ард түмэн энийг эсэргүүцээ. Тэгэл одоо нэг мө золбон ингээл нэг мө гужимны байчгаа очоод ард иргэдийн нэр дээр улс төрийн намуудын тухай хуулийг ашиглаж улс төрийн намыг одоо харал та. Боён бузар нэг яга сонгохгүй ард түмэн. Ягаад гэвэл энэ хувийн жагагийн хувийн нам мөн үү? Тэр худлба буруу нам гэж. Тэр галтар уцаан бай. Тэр одоо энэ төрд орвол энэс илүү идэв шүү дээ боддоо. Тэр авгаа нөхрийн нам байна шүү дээ. Тэгээ манай нөгөө зайсангийн газарт хүнээр хаус өрүүлчихэд хүний нөшгөж гаргаа өөрөө орцоогаад тансаг амьдраад байгаа манай нэг ажимаа нэг өвгөө ажимаа хоёр байгаа шүү дээ. Авгаа нөхөр нам эдгээр ингэж улсыг самарна. Гайгүй гэж байгаа намын тал орсон нөхдүүд л ингээл төр улсаас 2 сарын дотор 2 тэрбум төгрөний гадаа томилтын зардал, хэвлэл мэдээллийн зардал гэж 5-600 саяар гаргасан баг чинь. За ийм байна энэ бузруудыг цааш нь шеэрл түгээ. Дээрээс байгаль орчны яамны эрхүүгийн албан тушаалтанд баярлалаа. Тэр АТГ-д очиж өчөө мэдүүлгийг өгөөрэй. Тэ. АТГ-ийнхаа шаардлагатайг би энэ өдөр мэдээлэл өгсөн юм байл шүү. Та нар шалгаар авилгалтай тэмцэх утсыг гэлээ. 110 ч биш шүү дээ. За би авилгалтай тэмцэх утас руу залгаатай. 24 цаг гэсэн биз дээ. Тэмцэх газрын 110 тусгай төгс холбогдлоо. Ажлын цаг дууссан бол ажлын цагаар холбогдож гомдол гарлаа. Ирүүлнэ. За авилгалтай тэмцэх газрын 110 утас бол ажлын цагаар ажилт юм байна. За энэ байна түр баяртай. Цааш шахах шеэрлэр арай дэндүү байна. Үсэн гацны байгаль орчны сайд энэ үл шоронд явах юм байна. Батаараа шорон. Би баталгаатай ваанган шиг хэлээ. Батбаатар шорон. Батаараа. Тэр найзууд нь бол хам хэрэгтэнгүүд болоод шоошаа. Баталгаатай. Хулгай ихтэй яад. Өнөөдөр нэг 60,000 төгрөг хулгай хийгээл цуг хулгай хийсэн хадаасны хулгай чи хам хэрэгтэнгээ шоронд явуулдаг шүү дээ. Тэгвэл Монгол төрөөс 500-600 сая төгрөгөөр гадаад руу 2 тэрбум төгрөгөөр хамууттайгаа зугаалсан байна. Хам хэрэгтэнгүүдтэй гятад бол хам хэрэгтэнгүүд бүгдийн шорон.
Ингэнийг авилгалтайгаа тэмцэх гэдэг. Нэр шүү. Гэтэл одоо ингээд төрийн өндөр албан тушаалтан найз нөхөдтэйгөө хуурамч бичиг гаргаад гадаад томилтоор явсан байвал өчиггүй бүхнээсээ шороо. Ингэж гатад авилгалтайгаа тэмцэж байгаа шүү. Манай авилгалтаа тэмцэхийнхаа надад санаа ав. Миний хэлж байгаа ажил хэрэг болгох. За ёо. За юм байна. Төр баяртай. Болцсон уу? Өөр ярих их юм байна уу? Бүх юм чи би ярьж чадваа. Нотхварнтуудын би бүгдийг ярьлаа шүү. За нотхварнтуудаа маргааш тэгээд авчиад тэр тогтуулаад юм руу хийч хэрэг. За ёо. За би энэ багтаа хүн гардуулж өглөө шүү. За ёо. За төр баяртай.